Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп даваа гарагт Вашингтон хотод болсон хэвлэлийн хурлын үеэр RT агентлагийн сэтгүүлчийн асуултад хариулж би бүх улстай сайн харилцаатай байхыг хүсэж байна. Оросын улбаны улстай ч тэр. Хэрвээ Оросын улбаны улстай хамтарч ойр дотно холбоотон улсууд болбол их сайн байна. Ерөнхийлөгч Владимир Путин миний тухай сайхан үг хэлсэн. Би ерөнхийлөгчөөр сонгогдвол ноён Путинтай хамтарч ажиллахад бэлэн хэмээн хэлсэн байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 7 хоногт Сирь улсаас цэргүүдээ татан гарах тушаалыг батлан хамгаалахын сайдтаа өгч Оросын улбаны улс Сирьд очсон зорилгоо биелүүлсэн хэмээн мэдэгдсэн. Путин Дональд Трампыг Америкийн эрх баригчдаас илүү эр зоригтой нэгэн хэмээн хүндлэн үздэг юм. Хэдийгээр Америкийн эрх баригчид болоод Америкийн хэвлэл мэдээллүүд бүгд л Сирь дэх Оросын ажиллагааг буруутхан хэлж бичдэгч Дональд Трамп Путины ажиллагааны талд байгаагаа илэрхийлсэн юм. Үүнийг хэрэгтэй Путин Сирийн засгийн газрыг балран унахаас аварч Европыг сүрүүлэхээр ирэх 23 сая дөрвөгчийн урсгалыг тогтоон барихад тусалсан хэмээн Дональд Трамп үзэж байгаагаа хэлсэн. Путин Сирьд явуулсан ажиллагааныхаа хүрээнд Исламын халифатад нэгтгэхээр очсон 2000 гаруй Орос иргэнийг тэнд нь устгаж Сирийн засгийн газрыг уналтаас аварч алан хядагчдын гол байршлууд, шатхууны төв, цэргийн зэвсгийн агуулгуудыг бөмбөгдсөн юм а.